За тэгээ энэ бол Зөвхөн ток шоу маань эхлээд TV9 телевизээр гараад бас нэлээд хугацаа өнгөрсөн байна. Маш олон зочинтой бас ярилцлаа. 5 6 дахь зочин баг болчих шиг байна. Тэгээд сүүлийн үед бол манай нэвтрүүлгийг юу гэдэг ямар нэгэн асуудал гарсан хүмүүсийг оруулдаг. Эсвэл хин нэгний одоо тарьсан хэрэг мэргийг ярьдаг гэж бас зарим хүмүүс андуураад байгаа юм шиг байна. Үгүй шүү дээ. Манай нэвтрүүлэг бас олонд танигдаж яваа залуучуудыг илүү дотроос нь бас ямар хүн бэ гэдгийг хүмүүст харуулах зорилготой бас зочдтойгоо оруулдаг. Тэгээ өнөөдөр бол яг тийм хүн байгаа. Энэ хүн бол одоо 3 сая инэт гэдэг одоо нэвтрүүлэгт ороод тэгээ сүүлийн үед бас өөрийн гэсэн пэйжтэй болоод Juice Shoes 100 гэд пэйжтэй. Одоо пэйж ажиллаулдаг. Одоо Монгол улсын бас сайхан гинэн цагаахан цайлган Монгол ирэх хүн байна. Сүхбат ирсэн байна. Тэгээс ирсэн баярлаа. За өрснөө баярлах. За. Бас их юу зантай. Одоо тим юм битээ асуугаараа, ийм юм битээ асуугаараа энэ гэдэг юм хаанаас сурах уу? Үгүй ээ, жоохон юу штэ. Сурах ч байх тэ цаанаас тэ ярьж болохгүй юм гэдэг. Тэгсэл байдаг тэр шиг л. Одоо өөрийнх нь хувийн орон зай юм штэ. За. Тийм ирэх юм гэж байна. Хүнд ярихгүй. Тиймэрхүү утгаар л. Би асууна. Чи хариулахгүй ч болно. Тэгээ юу гэдэг нь хүчээр нөгөө нэг заавал хариулах хэрэгтэй гэдэг юм бол юусэн байхгүй шүү. Тэгээд яг одоо манай одоо жоохон олон дэлгэцсэн хүмүүс ингэдэг юм л да орж ирэл. Ер нь битээ асуугаараа, битээ асуугаараа гэл. Тэр нь бол юу гэдгийг зочныхоо хэлсэнд тааруулж ярьцлага хэвлэж утгагүй шүү дээ. Тэгэхээр хоёул сайхан нээлттэй сайхан ярилцсан. Сүхбат ер нь худлаа ярьдаг уу? Худлаа би худлаа хэлнэ угаасаа. Хэлнэ. Угаасаа худлаа хэлэх шаардлага зөндө гардаг шүү дээ. Гэхдээ амьдрал дээр тийм худалж ажиллах, хуурамч ажиллахгүй тий. Хүнд худлаа хэлэх үе байна. Гэхдээ амьдрал дээр худалж ажиллахгүй, хуурамч ажиллахгүй л гэсэн тийм л юм байна. Тийм. Тухайн үед нь тааруулаад бас нэг уус байдаг ш тий. Угаасаа хүнд юу гэдгийг буруу бүр үнэхээр бурууга нөлөөлөхгүйгээр одоо юу гэдэг жижиг сажиг хотлоо ярих зүйл бол хүний амьдрал зүйн. Тий байх байл. Одоо би ч оюутан хүнтэй багш магш гэл. Ингээл одоо хотлоо ярих юу байна. За Сүхбат нэг өөрийгөө манай үзэгчдэд нэг сайхан дэлгэрэнгүй танилцуулаач. Юу 10 жилийн сургууль одоо хаана сурж байна? Аль сумд одоо аль нутагт төрсөн гэл тий. За би болохоор Өврөнгө аймгийн Зүүнбаян улаан сумын харьяат Зүүнбаян улаан сумдоо өсөж төрөөд тэгээд одоо Өврөнгө аймгийнхаа 1-р сургуульд 10 жилдээ дүргээд тэгээд оюутан болох гээд хотод ирээд тэгэл амьдрах гээд явж байгаа. Амьдрал явж байгаа. Тэгээ юу ирээд тэгээд үндэсний батлан хамгаалах их сургуульд одоо замын инженер гэдэг мэргэжлээр суралцдаг. Энэ жил төгсөх курсын оюутан байна. Хэд оных юм бэ Сүхбат? Би одоо 2000 оны төлөвлөлөө энэ. 2000 он. Тий. 2000? 2000. За тий 2003 тэр хавцаал. 2003. Гүү. Одоогоос эмэгтэй хүн ч насаа хэлдэг шүү дээ. Энэ чинь эмэгтэй хүн шиг эмэгтэй хүнээс асуудаггүй гэдэг. Эрэгтэй хүн зүгээр үстэй. Би нэг яадаг юм аа нэг ер нь тий одоогоос л нэг 20 дөнгөж гарч байгаа л цал. 20 дөнгөж гарч байгаа. Дөнгөж өргөл. За Сүхбатගේ гоё ярилцсан өнөөдөр. Чипс дээрээ. Тэгээд энэ бас манай Zebra International оруулж байгаа гоё пип байна. Энийг би гэхдээ дуудаж чадахгүй юм аа зэлэг. Сайн нэрт юм. Шофер хофер гэж л одоо би дуудах. За мороо дуудсан юм шмагддаг. Би бол бүр барахгүй байна. Бүр барахгүй. Тэгээд алкогол хэрэглэдэг үү? Алкогол хэрэглэдэг. Миний баримталтай юм ариг тамхинаас хол байхыг хичээдэг. Цааш хичээх бол байх гэж бодож шүү дээ. Зүгээр хичээгээд байна уу? Гэхдээ ер нь тийм ерөөс хэрэглээгүй. Тэгээд дэмий гэдгийг мэдсэн учраас ер нь дэмий л гэж бодчихлоо шүү дээ. Одоо ингэдэг гинэ яг би яг зөндөл тийм хүмүүс таарж исэн шүү заяа. Харин твит ингэдэг юм. Ингээд одоо 20 гарч байгаа залуу те яг оюутан байхдаа ингээл арих тамхинаас хол үйж хагаад гинт ингээд нөгөө нэг арих тамхины амтанданд ороод гэдэг юм уу? Үзээгүй юм аа нөгөө хүн чи үзхийг хүсээд. Би үзсэн байхгүй. Үзсэн юм уу? Үзээ туулцсан юм уу? Бас нэг ганц нэг өмнө туршиж тамхиныг бас 10 жилдээ би зүггүүтэд үзчихсэн байхгүй. Тэгээд пивч гэсэн бас нарих мархийг ч гэсэн зүгээр амч ингээд жоохон ингээд сонирхоод нэг зүггүй байдаг шүү дээ 10 жилдээ тэгээ найз төгтөөгөө тэгээ үзчихсэн сургуульд 10 жил байхдаа амсч ганц хоёр дэ хэрэгжилжсэн. Тэгээ ер нь үр дагавар мэдж байгаа учраас энэ надад зөхгүй маань ямар үр дагавар гарч байна? Ямар үр дагавар гарч байна? Яа чи юу болчих вэ? Хүн амтан барьж аваад агсан сохтоо тавьчихсан юм шүү дээ. Би бас нэг уул бас нэг тийм төрлийн хүн биш юм шиг л байл бол. Нэг бас нэм намхан дуу байри. Гэтэ хүмүүс намайг хараад тийм гэж боддог юм шиг л. Чиээс дуучуур алах байх хашгирж орилоо. Манайсгаа самарх байх гэх. Намайг тэгж хүлээж аваад тахгүй. Би бол нийлэх байгаа санал. Тэгээд нэг үзчихсэн тамхи амхыг ч гэсэн би нэг 3 сар мар татчихсан найзтайгаа. Манай найз нь хойноос хамч явдаг. Тэгээ байнга замдаа тамхилсаар байгаа. Тэгээд
Сахилгуудад. Тий, татсан. За тэгвэл хоёлаа пив уухгүй юм чи энэ гоё кондишн. Аа за. Энэ хотод зөвхөн нэг арх тамхи хэрэглэхээс гадна хотоодны үйл ажиллагааг сайжруулах учраас яханд дууч. Надтай адилхан надтай харин суган дээр нэмж. Надтай адилхан нэ. Аа. Бид тэр чинь ойлцсон шүү дээ мэдчихэж шүү. Артан бол мэдлээ. За. Гэж угаасаа өнрөл л та тэгтээ. Арский сүхот гэдэг. Тий, миний би буруугаар өвгөр агуулж авдаг. Тэгээ ер нь өөметр өссөн. Тэр хүмүүстэй л явсан гэсэн. Тэгэл өөмөдө туслаад арбаасаа хараачлаа гээл ер нь хөдөөний амьдралаар амьдэрсэн. Тэгээ явчихлаа. Энэ хөдөө хот гэдэг ялгаа айгүй их гардаг болчиход байна л да. Сүүлийн үед ер нь бол хөдөөнийхэн одоо хөдөөнөө байх хэрэгтэй. Ингээл хотынхан ингээл хоттой байх хэрэгтэй гэл ярьдаг шүү дээ хүмүүс. Ер нь хөдөө хот гэдэг ялгаа яг юунд дээр байдаг юм бол? Ялгаа бол байхгүй орчин ингэж байгаа тий. Тэгээд хотчнол хүн ам ингээ нягтаршил одоо ингээд бужгансан тий. Одоо ингэж айлуу харилцаатай дотнтой хоорондоо ингээд хөдөө бол жоохон мал хуу гэж явцдаг тий. Жоохон бүрэг чимхий ч юм уу тий. Жоохон юм нээлттэй бус. Тэгээд нар салхинд байнга явдаг учраас царай төрхөнд бор хар тий. Тэгээд нөгөө амьдарч байгаа орчин жоохон өөрлөлтөө. Тэрээс яг хөдөөний хотыг гэдэг би бол ойлгохгүй. Зан авирын хувьд одоо юу гэдгийг шууд гудамжинд бие засах эсвэл шүлсэн аях гэл те яг нэг хөдөө орон нутагт байгаа манай монголчууд маань ерөөхдөө бас нэг юмд баригдаад байхгүй шүү дээ энэ чинь. Тий, жоохон дураараа шүү дээ. Одоо яг суурин газраа бол цөөхөн айл ингээд байж байгаа учраас те ялангуяа бүр өвөлч юм уу одоо ингээд бүр хол ингээд өвлжүүл явчихдаг юм байлаа шүү дээ. Тэгээд тэр авч хүн амтан байхгүй ч хүссэн газраа бийдсэн. Яг тэр ингээд нөгөө бийд суудсан байгаа учраас хотод ирээд хүмүүс тийм хандлага гаргаад идэг. Байдаг. Энд тань дугаас тохиолддог л тоо. Тэгээ угаасаа тэгээд бийдсэ гэсэн ч гэсэн яг юм хот ч бас яг тиймэрхүү орчин бас хомос ууш та бас нойл асуудал нойройрхон байхгүй. Тэгээд угаасаа тиймэрхүү явдал бас ажиллагадаг л та. Гэтэ яг адилхан бохоо яг цагаан тоол бол хот өдөг. Машин тэрэгнээс шууд буугаад бийсэж байгаа хүмүүс энэ төр харагдах юм. Тэр ихтэй бас хоёр талтай л та. Угаасаа тийм орчин манайхан тэгээд яг тийм орчин бэлдэж өгөөгүй гэдэг юм эсвэл тэгээд яалтч гэмдэр бол яахын аргагүй шүү дээ. Угаасаа бид нар гинт тэнд явж байхад гинт бийцэх гиз өвдөх тиймэрхүү тохиолдол гардаг шүү дээ. Эсвэл шууд гараад бийцэх эсвэл өндөө бийцэх ухаанал болно шүү дээ тухайн үед бол. Яг ч нуугдад энэ тэнд одоо манайхаа авч байгаараа тий шууд ийл цагаан. Тий ийл цагаан болохоор угаасаа хинээс үдэн ухаарах гэсэн соёл шүү дээ. Ямар ч хотогч байг одоо хөдөө гэж яриад байгаа ч гэсэн ямар ч ялгаа байхгүй. Энд ч одоо даяарчлалын нэг юм тий бас бүгд тийм хувцартай авах хэрэгтэй, соёлтой авах хэрэгтэй. Чи хотод ерөнхийдөө цаашдаа өргөжлөл амьдрах хүсэлтэй юу эсвэл буцаад одоо нутглуугаа. За би яг үнэ хэлэхэд бол яавна. Хотод амьдрах хүсэл бол тийм ч байхгүй байна. Ерөөс жоохон нутаг амьтаа тий хөдөө орон нутаг гэсэн сум эсвэл аймагтаа өөрөнгө аймагтаа тий. Гээ сайхан амьдрмаар. Тэгээд энд ирэхээр жоохон би жоохон хот мотын төгжрээ гэж жоохон ажил хүндэл бүтээхээр бүтдэггүй юм шиг амар хэцүү хэдрат. Ингээд төгжрэл тэгээл ингээд жоохон явдал суудлал ихтэй ингээл тий. Баян хөдлөл мөнгө ингээл. Хөдөө орон нутаг бол тийм байхгүй шүү дээ. Бүх юм нэг доор ингээл байж байгаа. Тэгээ ерөөхдөө угаасаа энэс шалтгаалт юм уу яа дээ ерөөсөө би орон нутагт байх дуртай. Миний ирээдүйн сонирхол өстэй юм л. Хизээ ер нь буцъя гэж бодож байна. Одоо би ч биш тагаа. Одоо 4-р курс одоо ингээд хавар төгсөх гээд байна шүү дээ. Тэгээ төгснөхийн дараа ажил амьдрал нарийн яах. Гэтэл ер нь тийшэл явах зорилго бол байна. Аймагтаа сайхан амьдрал санагдаад шүү дээ. Аймгаа сайхан хөгжүүлээд одоо биш залуу үеийн төлөөлөл бас тий 7 оны имээрээ тасуугаад тахгүй тий бас хөгжил цэцгэлтэн томны бүр оруулмаар байна тий. Бас тийм тиймчлэрээ нутагтаа ажиллах боломжтой. Боломжтой. Тийм замын компанид ороод. Тийм учраас би бас тиймэрхүү юм бодож байна доо. Гадаад явах бодол ч юм байдгүй. Бодол сая байсан. Сая нэг хэсэг төрөөд байсан. Сая би бас найзтайгаа зөндөө ярьсан байхгүй. Хойлоо солонгос. Тухай ярьж байгаа шүү дээ. Хойлонд Монголд одоо энэ мөнгөний ханш маш одоо ингээд шивтер нэг ажил орлооч гэсэнд одоо ингээд 6-700 мянган төгрөг тий. Яг үнэндээ шивтер амьдралд нэг юм болохгүй юм шиг байна. Хойлоо ирээдүйд ингээд хүн тийж гэр бүлээ ингээд авч явна. Тийм учраас гадаад хэдэн жил шалтгаан ингээд амьдраад үзүүл яасан бэ гэсэн тиймэрхүү бодол байгаа. Байсан. Одоо ч гэсэн байгаа л та. Заримдаа нэг яалч юм шантармаар юу байх юм шүү дээ. Манайхан ч тэгэл сошиал медиагаар одоо юу гэдгийг солонгос хэрэг визгүй болчихвол бараг бүгд яваад өгнө ухааны юм яриад байна шүү дээ. Ер нь гадаад оронд
ялангуяа одоо нутагтаа те хөдөө орон нутагт ингээд өссөн манай залуучууд бол тэнд удаан байхад бол хэцүү байх. Би өөртөө одоо юу гэдгийг байхаар ингээд Монголоо санаал айгүй хэцүү ш те. Тэгэхээр одоо энэ одоо Улаанбаатарт одоо байгаа нөхцөл ямар байгаа вэ? Утаатай те төгжрэлтэй стресстэй байх санаад байна ш те айгүй хэцүү. Тэгэхээр тэнд бол бүр аз жаргалтай байгаа ш те. Одоо төгжрэл байхгүй, стресс багтай, гоё агаартай те. Тэгэхээр тэрийг бол бүр амар санана ш те. Тиймэрхүү юм уус байх л болцоо. Одоо төсөөлж байгаа бодол нь жоохон ирээдүг харсан те яг үнтэй ингээд жоохон мөнгөний ч юм уу те. Тиймэрхүү байдлаар л гадаад явъя гэж зур бодож ирсэн. Гэтэ би өөрөө нутаг амтаа болохоор яг тачир дээр хотлоолох гэж. Гэтэ хүний газар бас хэцүү юм шиг байгаа маа. Ер нь харин угаасаа гадаад байгаа монголчууд бидний сайхнаар дандаа мөнгө олдог яадаг юм худлал ингээ адилхан ингээ журлуугаа гал ингээ хэцүү шүү дээ. Сургуу ягалаа ялгаагүй. Одоо яг сургуульд сурж байна. Хотод оюутны байранд амьдардаг уу? Үгүй энд гэртээ. Гэртээ. Хин амьдардаг? Энд ээжтэйгээ авдаг. Ээж аав хотод ирсэн юм уу те? Энд ороод ирсэн байхад. Одоохондоо. Оюутан ч гэсэн одоо ялгаагүй ингээл өдөрт хоол ундны зардал гэл маш олон зардал гарч байгаа шүү дээ. Энэ болгоныг давхар ажил хийж гинөө эсвэл гэрээсээ явж гинөө? Ер нь өөрөө болгочтой би ч тэг яхаа ойр зур реклам гэдэг. Бас тийм юу шамирсан оюут бол биш шүү дээ. Ээж аваасаа бол нэг юм аахгүй. Яа өөрөө бие дагаад гэтээ би бол цадгалаа оюутан уулзч юмсаагүй тиймдээ чим тархан байгаа. Голом таргалаад байгаа. Дандаа рекламаар л санхүүж байна тий. Реклам тэгээд давхар бас ажил хийнэ. Оюутны амьдрал чинь үлсгүйдээ үлсэн, найз тогтоогоо ингээл үлсгүйдээ үлсэн. Хаана ажиллаж байна? Давхар юу? Ажил хийж тааш тийм нэг. Юу юм бэ? Юу ч хэмтэй ч гэсэн. Юу гэсэн гэж одоо хэлэхгүй бүр хүмүүс гайхах шүү дээ. Яг зүгээр л юу тийм гоё ажлууд биш дээ. Опс янз бүрийн тийм. Зүгээр заавал тийм ажил гоё юм уу? Үгүй шүү дээ. Гаранти юу зүгээр ар ажил хийгээл. Тийм шүү дээ. Тэр ягаад ажил биш гэж. Тэр чинь харин тийм л дээ. Чи өмнөөс ичих юм юусэн байхгүй шүү дээ. Ягаад тэгэхээр манай залуучууд юу гэдгийг би одоо хараад ингээл хийж байгаа ажлаасаа жоохон ичдэг тийм зүйлд ажиллах гэдэг. Зөөгч эсвэл ингээл ямар нэгэн байдлаар өөрсдөө жоохон ингээд хүнд хэлхээсээ санаа зовдөг ч юм уу. Энэ бол цэвэр хөдөлмөр шүү дээ. Юунаас санаа зовох юм бэ? Тийм биз? Тийм би яг одоохондоо төгс курсчаас яг тийм ажил тулныг хийхгүй байгаа. Энэ жилийн бодлохоор. Дандаа яг гिचэл сургууль гэл. Мөрхөө байдалтай л явж байна. Хар ажил хийх нь буруу юу? Эсвэл ичмэр зүйл мөн үү? Ичмэр зүйл бол биш шүү дээ. Угаасаа тийм хөдөлмөрлөж байгаа учраас тэр хүнийг хүндлэх ёстой. Цэвэр шүү дээ, тий. Цэвэр хөдөлмөр. Худлаагүй тий. Худлаалаагүй. Өөр хөдөлмөрөөр орж байгаа учраас тэр олсон мөнгөний хүртэл амттай. Тэр чигээр би олон жил хар ажил хийж чааш. Зүгээр тиймэрхүү. Жагам хөлчөрдөг ажил зөндөө хийсэн. Ер нь би бэлдрээ ажлууд сүхэд илүү тохиродох шиг байна, тий. Тохирон дөө одоо би чинь жоохон хар багасаа тиймэрхүү ажил хийсэн ч гэсэн одоо ч юу нуруу мөр одоо ч өвдөлч байгаа юм. Одоо хорвч гарч шүү дээ. Хүнд юм өргөөд хаар тий. Тий одоо тэр чинь жоохон хөхт ясч минь сайн бэхжээгүү ч гэдэг юм уу тий буруу өргөсөр гэдэг. Тийм учраас ерөөхдөө би бол өөрөө хүссэн тулдаа хүссэн учраас л ажилласан. Тийм учраас нэг болцоогүй дээ бол ажил хийгээгүй. Би нэг хөдөлмөрлөд үзсэн учраас тэр мөнгөний амтыг шимтгийг мэдсэн тий. Миний үеийн хүмүүс ингээ мөнгө олоод өөрөөхөө бурждаг болгоод байна гэдэг. Тэрийг би явж жоонос мэдэрсэн учраас тиймэрхүү ажил өөрийгөө болгуулж явдаг гэсэн. Яг одоогийн байдлаар бол тийм ажил хийсэн байхгүй. Малтай юу танах? Малтай. Хэрэг малтай бай. Их малгүй. Их бол малгүй. Одоо 1000 малчин гэдэг. Оо тиймэрхүү юм чинь биш. Биш үү? Зүгээр л ингээд хэрэглэн дээр төгссөн. Тэрнээс нэг яг малаар ингээд би нэг идэд зараад ингээд яатсан байхгүй. Тим хэмжээнд мал байхгүй. Танай одоо оюутнууд дундаас ч юм уу одоо малтай айлын хүмүүс айгүй их мөнгөтэй байдаг юм гинэ тий. Ер нь тэгж ярьдаг л шүү дээ. Хэдэн өхөр мөхрээр охин найраа тий. Өхөр хон мөнөд охин найраал байгаа болтой харагдаад идэг шүү дээ. Ер нь энэ хөдөр нутгаас айгүй их мөнгөтэй байгаа оюутнууд ирээд энд буруу замаар орж байгаа байдал харагдаж байна шамд. Тэг байгаа шүү дээ. Тийм нөгөө хүүхдэн тэнэг бол жоохон ухамсаргүй жоо бэлэн юм дээр өссөн бол тэр мөнгө ч орж ирэл ээж аваа гаан туцтаад мөнгө явуулгээл тэгэл гар шавдаад дуусаа. Мөнгөний үнцнийг мэдэхгүй ээж аваагаа яаж хөдөлмөрлж байгааг мэдэхгүй.
Тиймэрхүү хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Ус олон дунд зөндөө л байгаа шүү дээ. Би бол яг тийм үрлэгэн бол биш. Биш болчиход байгаа. Тэгээс би хоол моол ундаан амар урдаг байсан. Одоо ерөнхийдөө тиймэрхүүс болцсон. Ухаан суусан ба шүү дээ. Жохоо үнцнийг мэдчихсэн. Тэгсэн чинь нэг банк кола мол уусараад эрүүл мэндэд хортоогддог мэдчихсэн учраас өөрийгөө бас эрүүл мэндэд анхаарж байна. Дундаг эрүүл мэндэд одоо анхаарах хэрэгтэй. Тэгээд би бас тэнийг явсан билээ. За би ягаа бас жоо гамгүй дэлсэн бил. Тэгээд бас орой онцохтой амар их хоол иддэг байлаа. Нойр болчихрхаа гэж. Яг надад хин янаагүй начааг адилхан муу байна. Тэгээд одоо колавалс орой хоолоо тохируулдаг усан дасгал хөдөлгөөн байн хийж нэг иймэрхүү жоо амьд арчаатай байх гэж хичээж байгаа одооноос. Тэгэхгүй бол бас нас нь хожимдсан ухаар нэмэргүй шүү дээ. Манай сүхэ ер нь ийм цайлган цагаа гаргадаг шүү дээ. Тий. Тэ? За тэгж хараад байгаа шүү. Чи нэг хараад л идэв гэж. Хараад би хэлнэ шүү дээ. Хэлэх үү? Хэлнэ би. Ямар үед хэлэх вэ? Уралсан үедээ хэлнэ. Энгийн үедээ. Энгийн үедээ ч хэлхэлтар тэгээд шүү дээ. Би яг тийм гин цайлган гээд байгаа ч гэсэнтэй яг тийм хараал мараал хэлэхгүй тийм гин бол биш. За чи яг сошиал дээр комент бичдэг хараалууд байхдаа хэлээд өгч. Став. Яагаад сошиал дээр хараал хэлээд байна? Энэ чамайг маш олон хүмүүс одоо харж байгаа энэ нэг орчин байгаад байна шүү дээ. Дээрээс нь чи зүгээр бас ингээд юу гэдгийг бүр огт нэг хүн таних гоё юм биш. Чамайг хүмүүс тодорхой хэмжээнд энэ нэг хүүхд төр хүүхд байдаг гэж хардаг. Тий. Яагаад хараалгүйгээр сошиал орчинд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж болдгоо юм бэ? Уг нэг ялч цаанаас нэг юм нэг хэлэхгүй болохоор хэлэхээр нэг тэр нь яг ингээд яг надаас гарч байгаа юм шиг ч юм санагдаад байдаг шүү. Яг ингээд юу ярьч юм битээ. Уус хэлээд идэх юм уу? Би бол хэлдэг шүү. Хэлдэг. Одоо ер нь юу гэдгийг чамайг 60,000 хүн пэйж дээр чинь байдаг юм билээ. Тий, одоо 64,000. Тийм 64,000. Тийм. Тэгээд энэ хүмүүс юу гэдгийг чи бусдын соён гэгэрүүлэгч албатай биш л те. Гэхдээ албагүй чи хамгийн чухал юм чинь өөрийгөө үнэлнэ гэдэг чинь айгүй чухал юм шиг санагддаг байхгүй. Өөрийгөө чи хүндэтгдэг, өөрийгөө үнэлдэг бол сошиал медиа дээр ямар ч байсан хараал хийхгүй байгаасай гэж би хүсээд байдаг. Чи юу? Заавал би нэг хошгонсон үедээ ингэ хэлдэг. Энэ инээдтэй тач юу гэдэг ч те. Инээдтэй та гэвд юу юм ч гэдэг ойлгуулж. Ерөөсөө ууралсан үедээ хэлнэ, хашгинсан үедээ хэлнэ. Энэ бол байнгын хэрэглээ болчиход байна тийм үү? Хараалын үгнүүд. Тийм. Гэхдээ би яг тэр сошиал дээр бол байх хэлдэггүй. Зөвхөн ганц нэг удаа л хэлчихсэн байхгүй. Тэрнээс одоо ингээл нэг юм бичихгүй л байхгүй. Бичдэггүй. Заримдаа нэг юм дотроос нэг юм гараад ингээд ундраа те. Энэ шинэстэй бүтэхгүй л гэсэн юм дээр хэлдэг. Хэлээд. Үзэл бодлоо комент хэлбэрээр ерөөхдөө илэрхийлчихдээ юм байлаа те. Ерөөхдөө энэ тэнд бас комент бичиж байгаа. Зарим нэг би хэлчихт юм уу? Тийм. Уусаа надтай санал бас тэр хүн ч гэсэн тэр хүний үлд надад талахдахгүй болж байна шүү дээ. Миний үлд гэсэн тэр хүн талахдах халбагүй тийм учраас өөрийнхөө үзэл бодлоо хэлнэ. Комент ер нь заримдаа бичдэг шүү. Бичдэг. Тэмээ хүн яаж энэ сошиал медиаг ашиглах нь өөрийн яг өөрийн орон зай сонголт. Тэрийгээ ихтэй зөв ашиглахгүй бол хамаагүй. Бусдын доороо хамаагүй хит юу гэдгийг нэ буруу юм бичнэ гэдэг чинь яг шүүмжлэл бол байж болно шүү дээ. Тий шүүмжлэл тий тэр чинь бол бас болохгүй болж байгаа шүү дээ. Шүүмжлэл бол одоо юу гэдгийг зөв аргаар за сүхэ хараал хэлээд шүү гэдэг юм уу те. Энд чинь нэг тодорхой хэмжээний зөв шүүмжлэл байж болно шүү дээ. Тэгвэл бол за муу хар пеймент чи ингэсэн байна хой моо энэ төр гэдэг чинь бол доромжлал байхгүй. Энэ ч хоёр өөр шүү дээ. Тэгэхээр сошиал медиа дээр бас аль болох хувийн орон зайгаа ашиглаж байгаа ч гэсэн бусдын орон зай руу битгий хитрхийг хадж байгаарэ гэж тий. Зүйтэй. За чипс дээр гурилан бүтээгдэхүүн төр хэрэг хийдэж байна. Одоо ер нь жоохон дэглэн бариад юм болоод байгаа. Наваг тэр нэг шинжлэх нэтгүүлэлтээр баг чипсийг би бол энэ таплыг бол мэднэ л дээ. Манай дүүдтэй. Аль идэх хүүхд юм бэ? Байл том ерөөс өвөр материал гэсэн. Тэр нь өвөө мэгрэл ерөнхийдөө явтгалах. Өвөө мэдэр өссөн. Өвөө мэг үг. Өвөө мэг школоор өссөн тий. Тэр яаждаг сайж өссөн. Өвөө мэг хаа. Сайж өссөн. Чамаг нөгөө канон дээр бас ингээл тоглолцсон байсан тий. Ер нь 500 мянган тэр реклам тоглолт юм хэдээр тоглолт юм. Намайг зарим ах нар одоо гişнэр хараад моносон буул гинтэлтэй. Гэхдээ яг л ч одоо би үүний ярьж чаддаггүй байхгүй юу. Тэр хүн намайг ингээд сонгоож байгаа ингээд тэрэнд нь би ингээд хайр татаад.
Баярлалаа. Тэр нэг намайг хүн ингээд тоож байгаад нь л би яахгүй. Тэрээс яг өөр ихтэй бас өөрийгөө ч бас мэдчихээ бас хэм хэмжээтэй байх хэрэгтэй гэж бас өөрийгөө үнэлээ те. Огт өөрийгөө үнэлэхгүй ч байж болохгүй. Тийм. Гэхдээ би тодорхой хэмжээнд үнэлэн л те. Хамгийн их өндөр үнээр тоглож ирсэн. Уран бүтээл, кино ч юм уу, реклам юу байна? Би ч бас хөөрхөө реклам тоглосон байлаа тий. Тэрнээс хамгийн үнэтэй юу хитэн төгрөг байсан бэ? Хоёул зүгээр гоё дурсан. Энэ чиний санхүүгд орж байгаа юм биш үү? Чи алийг аваад өнгөрсөн зүйл шүү дээ. Тэгээ зүгээр л энэ хідээр хамгийн үнэтэй тоглож байсан. 708 зүйл. 800 тоглож байсан. Тэр мөнгөөрөө юу ийв? Энд чинь хувийн өөрийн нөгөө хөдөлмөрлөд олж байгаа мөнгө тий. Тэгээ буруу зүйл ашиглаагүй тэгэл найз мэд гоол авч итэл найз байцгаа дайлна. Би ч юмс нэг авах санаараас найз нөхдөөгөө их гин соолонд авчих дуртай. Мөнгө ойл өрхөд ингээд өгөөл. Хоол мол хамаг авч гэнэ. Өгөөл. Нөгөөл. Чи нааш наман чам тоол авч гэх. Тэгээ яг тийм сайхан найзтай болж байна. Хоол авч гэх. Үтгэл та шаардлагатай болоо. Хэрэг. Шаардлага гаруул авч өгөх. Чи одоо ингээд ийм гинэн цайлган яг одоо байгаа чи хүмүүсийг хайрыг татдаг байх л та. Бага чи ер нь угаас тийм гинэн цайлган харагддаг байхгүй юу? Яг энэ байдлаар охин ярьдаггүй. Яг энэ баргаар охин ярих уу? Ард нь аш талгаа малгай майжаал Гүү. Юу бизнес яг гинэн цайлган гэдэг яг юм усны урсгалыг юм төлөвөх юмт бол биш та цаана би шууд характертай характер байгаа бас санаа. За ямар характер вэ? Түргөөртэй. Түргөөртэй. Уурлахаар яаж уураа гарах вэ? Тэгээ сургууль Монголд авах чинь жоохон золж мэтэлт бол. Шууд ингээд зөгч могч авах ч юм уу те. За одоо тийм юм бол байсан. Угаасаа инглигээд надад ямар ч хожихон байхгүй юм байна гэдгийг мэдж байгаа ч гэсэндээ заримдаа нэг би ч одоо цэрэг сургуульчтэй. Тийм учраас юм жоохон зэгцтэй, жоохон диктатор үл юу лээ? Диктатор тиймэрхүү байдаг. За эмхтэн хүний тал дээр. Эмхтэн хүний тал дээр. Тэн чи түрүү орж ирэлцсэн чинь надаас эмхтэн асуугаарай. За би тэрийг асуучих да. Одоо тэгэл чиний хариулах эрх л дээ. Гэтэ яг ер нь хоёлаа зүгээр өндөр ингээд нэгэн цагаан ярилцж байгаа юм чи ер нь эмхтэн хүндэд танилцах чи одоо ганц бие үстэй. Эсвэл найз охинтой шүү. Найз охинтой юм уу? За найз охинтойгоо ах яаж танилцсан ба? Тэгээ танилцах юм байхгүй уусаа миний хуучны уусаа сургуулийн хуучны юу 10 жил. 10 жил ах. 10 жил яах вэ? Үүрэнга. За одоо хаана? Одоо харин натаж цоо. Одоо оюутай байгаа юу? Оюутай. Автод байгаа юу? Оюутай. Зөв. Тэгээ юу? Хамгийн анхны найз охин уу? Хамгийн анхны найз охин уу? Биш би ч бас X-тэй. Биш бас X-тэй. Хэдэн X-тэй манай зүгэд. За нэг 2. За энэ тэгэхээр амьдралд 3 буу ирчихсэн байх нь шүү дээ. Тийм иргэсэн. Ер нь хотынхны хоорондоо танилцаад хийж байгаа зүйлүүд харилцаараа ондоох. Ялгаа байхгүй байна. Тэгээ орчноос нөлөөлж байгаа шүү дээ. Яг тэд нар чинь хийж байгаа юм за юу гэдгээ одоо ингээл арай нэг юм нээлттэй хоорондоо танилцах те. Танаахан ч гэж те би одоо өвөр хангаа одоо чи 10 жилээр сурж ирсэн те. Тэнд үргэлж явахдаа ч юм уу ерөнхийдөө нэг юм бүрэг ичимхий ингээл дүрслэл ингээл энэ тентхийн кинон дээр ч юм уу эсвэл одоо хошуу урлагийн тоглолтын дээр ч юм харуулж байгаа юм ичимхий байдаг те ингээл тий ичимхий байдаг тэр яг хурж ядал тий хурж ядал нэг юм байдаг эсрэгээр одоо яг хотод өсч төрөнсөн хүмүүс шууд нээлттэй танилцал те амар дугаараа өгч фэйсбүүк өгч нэг юм байдаг шүү дээ би тий ер нь тийм юм гин цайлга маягаар л явсан тийм жоохон халамжтай юм шиг Эхлээнийг хоёлаа шатараалыг гаргаад хөө. Эхлээд яах хэвтэй, дараа нь яах хэвтэй. Тэгээд яг яасны дараа яасан гэж үерхэл гэж хэлхий. Одоо ингээд энэ хосуу салаад байгаа нь ерөөсөөлж юу л та. Түрхэн зуурын одоо ингээд хараа зөнгөрсөл нь гаднах байдлаар нь тий. Нөгөө хүнээ сайн таньж мдэггүй учраас одоо ингээд түр дотносоод тэг эцсийн үр дагаар нь одоо гэр бүл салалт хөгч ухт гэдэг тийм болчихж байна. Тийм учраас одоо цагт нэгэнд чи заяаны ханыг олгож байгаа бол судлах хэрэгтэй байна. Тэгээ өөртөө тохируулаад. Одоо миний заяаны хань мөн үү те бас шаардлагатай бол ар гэрийн судалсан ч болно те. Одоо ч тийм болцсон байж шүү дээ хараад тахт. Ар гэр нь ямар юм те. Ар гэр нь заавал мөнгөтэй байх хэрэгтэй юм уу? Үгүй. Зүгээр судлах юм. Гэхдээ зарим тийм болцсон байна. Би мэдээ. Би судалсан юм байхгүй. Одоо хүмүүс хараад тахт тэгээд байна алдаа.
аав ээж нь ч хамаагүй орчлохгүй байх. Гэхдээ нөгөө хүнээ сайн мэдэхгүй нэ нөгөө охин зан чанарыг бас таниагүй байна те. Тэр их мөчөдөл нэг хөөх ааштай юм шиг санагдсан юм шиг байгаа. Гэтэ цаадах хүн жоохон юм язаанаа биш байсныг ойлгуул хэцүү шүү дээ. Тий. Тэгээд жоохон судлахгүй бол тэгэл дараа нь одоо ингээд наан сайн нөгөө хүнээ таньж мэдэн сайхан чатлаа тий. Танилцаад ингээд хамч яваад нөгөө хүнээ мэдэхгүй учраас л одоо ингээд жоохон юм хоорондоо ингээд буруу юм болоод нөө ингээд харааны сайхнаар тий. Шууд хараад дурлцж шít. Эрэгтэй хүн ч юу н хараад дурлдах гэж байгаа үний юм шиг л. Эмэгтэй хүн сонсож дурлдаг гэсэн тий. Тэгээ үний юм шиг л. За одоо ингээд хойлоо төсөөлье зөө. За чигээд найз хүн найрж байгаа тий. Найрлаа. За шаадлах нь судлаа. За чи юу идэх яадаг гэдэггүй. За минь хүн судлаад л судлаа. Аугаас 10 жил дэвч. За тий. Миний төрс нут бүр сум байхгүй. За тэгээд за эхлээд за хэр удажиж гар барих уу? Хэр удажиж хөтлөлцөх үү? Хэр удажиж уруул дээр нүсэх үү? Хэр удажиж юу яах вэ? Үгүй мэдэхгүй байх би тэр өстө битгүй юу болох л та. Чи яаж исэн бэ гэж. Одоо би бол тийм янз бүрийн тийм юу сонирхол байхгүй. Уус хайртай байсан болохоор тийм янз бүрийн тийм бодог зүгээр л ингээл хайрлал. Хамт яваал. Гэрт нүргэж өгөөл авал. Тэр бол хайр тий. Тэгэл зарим үед нь ингээл халамжлах үедээ халамжтал. Дарж ивэл гүртгээ талж өгөл. Оролт өгөл. Ерөөсөө энэ шүү дээ. Тэгэл энэ л байхгүй тийм. Тийм шүү дээ. Тэрнээс янз бүрийн бодчих واخгүй. Тэр нь бол аяанда урсгалаараа болно шүү дээ. Угаасаа хүн лимчтэй. Тийм шүү дээ. Мундаг. Эсвэл эмхтэйг ингэж л хайрлах хэрэгтэй. Тэгээд гэтээ би яг жижиг үйлдэлүүч хүнийг хайрлаж байгаа гэсэн үг байхгүй тий. Гэхдээ би яг ингэ ярьж байгаа ч зарим үед биш юм шиг санагдаад байгаа ш бас. Яг. За. Амар гин цайл. Би октыг хайрладаг. Хүндэлдэг хэлдэг ч. Зарим үед бас жоохон өөдөөс миний өөдөөс нь сонь зангараад би буцаагаал сонь зан шиг л зангарах. Бас ямар сонь зангарах. Нав хүндлэхгүй бол би тэгээд тэр хүн хүндлэх шаардлага байхгүй шүү дээ бас. Тийм шүү дээ. Намаа ганц зүгээр л хэвэл өө хиний ингэдэг шаардлага байхгүй. Чи бол яах гэдэг. Яа. Цаашаа гэлээ. Нөө болтооч юу юм бэ? Чи юм юм. Тиймэрхүү юу. Яг чи хийнж гэж чааши. Яг тиймэрхүү. Тэгээд урсгалаараа нөгөө нэг хүн юм шин болно гэдгсэн шүү дээ. Хойлоо ярьж нөгөө нэг хойлоо зөвөр ингээл ярьчих заяа. За ингээд хойлоо ингээд орлуулчих заяа. Энэ ер нь хэр удажиж бий болох хэвээр зүйл вэ? Асуудын дунд. Өөрөөсөө харилцаал тэр өдрөө шүү дээ. Тэ зарим хүмүүс. Тийм. Тэр угаасаа тэгээд буруу юм шиг хэрнээ тэр хүмүүсийг насаар амьдрсан хүмүүс байдаг. Бас айгуу сонь. Тэгэхээр юм өргөж хоёр талтай л да. Гэхдээ чиний хувьд хэр удажиж байх хэвээр. Нөгөө хүнээ чи сайн таньж мэдснийхаа дараа тэр хүн хүлэн зөвшөөрөөд өөр хүлэн зөвшөөрөөд тий хинд нь гэдэг үнэхээр сэтгэл хангалуун байх юм л тэгэл хамаагүй шүү дээ. Хамаагүй л багч. Уус хүний хэрэгцээ юм чи амьдрал. Хосуудын харилцааны энэ хэр чухал вэ? Битгэж чухал л гэдэг. Тэний тэр чухал. Одоо хоёул жагсаая л да. За хайр дурлал, итгэл, найдвар, тий хүндлэл. За нөгөө нэг энэ дөрвийн хамгийн одоо дараалалаар нь чи оруулаа да. Хайр, итгэл, хүндлэл заамаас үлдэн л шүү дээ. Хамгийн сүүлд нь. Тий. Үнэхээр чи тэр хүнийг хайрлахад насан туршдаа хайрлна гэж байгаа бол тэр мэрэг зүгээр орхих хэрэгтэй шүү дээ. Хин тамаад юм би тэр чи. Энд болно шүү дээ. Хэрвээ тэр хүнийг хүндэлж байгаа бол чи тамаас үлдэн л бол. Тэр чи угаасаа хүссэн хүсээ хүний амьдралын нэг хэсэг угаасаа болно. Шууд өдрөө уулзаал ингээл тэр байж болох л охолтой зарим хүмүүс заавал болж ирсэн үү? Гүй. Тийм янз бүрийн амар юм яах. Ярихгүй мүү? Ярихгүй шахаа. Тийм бас болж байгаагүй. Болж байгаагүй. Болох ч гэсгүй угаасаа би тийм дургуулах л та. Тэгээ зарим хүмүүсүүд байж болно шүү дээ. Ахч нар яага болохгүй гэж. Үнэхээр тэр залуу надад таалах чинь, тэр охин надад таалах чинь. Яага болохгүй гэж. Тийм үст. Тэгэл амьдрах орго шүү дээ. Байж болно шүү дээ. Таж мэдгсээр л баха хугацаалт тал. Зарим хүмүүс нь тийм байдаг л. Хөшөөмөсөө. Хөшөөмөсөө бодлоо юм байна тий. Үгүй нэг тийм үү гэж. Одоо уус энэ ахч нар чинь мэдж байгаа шүү дээ. Над чинь юм бацаан биш шүү дээ. Энэ үр дагавар нь юу юм бэ? Ийм яг тэрг мэдж байгаа учраас. Одоо хүнээр загалгаад авах шаардлагагүй. Уусаа тэгтэл болчихдог юм шиг байна. Чи ямар зүйл дээр хамгийн хичдэг вэ? Хичдэг вэ? Ямар нөхцөлд орохоор амар хичдэг вэ? Би ч ер нь хичимхий талтаа. Хичээл яваад байдаг шүү дээ. Ер нь би яг тийм юу юм шиг биш үү?
нээлттэй биш. Одоо би амар жожгох болчиход байгаа юм. Яагаад? Улам гоё олон хүнтэй харилцаж байгаа юм чи улам гоё нээлттэй болохгүй юу? Мэдгүй. Тэр надад ингээд илүү их зүгээр юм шиг санагдав. Ганцаараа байх. Би бол одоо хүмүүс нэг 3 саяны дэвтэрлэгт ороход нэг бүрэг хичимхийг бүр таг бүрэг хичим бүр хөдөөнөө шууд ороод ирсэн юм шиг тийм бодоод байгаа хгүй. Би чинь бол уул нь нүүр царай хагацсан байсан сургуульд байхдаа. Наваг сургуулийнхаа мэдэн 10 жилийнхэн. За. Би ч илтгэл тавьдаг байсан. За. Сургуульдаа бас 2 3 төрүүлсэн байсан би. Илтгэл тийм одоо бусдаа ингээд сэтвэр бас төвийн бүсмэс гэдэг аймгийнхаа сургуулийнхаа тунд өмнө төрүүлж ирсэн би бас илтгэлийн уралдаанд. Тэгээд бас төмөрөөр хөлбөмбөг тоглолт бүх барилтны бүх юмыг л хийдэг байсан. Тийм хөдөлгөөн төгтсөн аахгүй ангийн дарга байсан би. Яг тийм таг хөдөө бол байгаагүй. Ерөнхийдөө миний унган зан ингээ байсан. Гэтэ би итгэвтэй хөвгт байсан. Тийм л юм байсан. Одоо гэхдээ ингээ бодоод жоох юм юм хайш. Жоо ганцаар байх дуртай юм хайш нэ тийм хөдөлгөөн юм шиг л. Найз охинтойгоо байнга уулздаг уу? Уулзнаа нөгөө байнга хамт л байдаг л та ерөөхдөө. Тэгээ намдах үед хамт байх л. Тэгэд ямар үед юм ороод байна? Орно гэж яг юу гэж байна? Ганцаараа ингээл ганцаараа байх. Ямар одоо ингээ баах юм ингээ бодвол хуцтай ингээ бодвол тэ эргэцүүлэл зарим нэгэнд нь шаналал. Тэг би одоо ингээд амьдрах хэрэгтэй ч юм уу гэж бол. Тийм дотгошоо өөртөө ярилцаа тэр нь жоохон юу зарим үед жоохон уйдах хүнэгтэй тий. Өөр төрөөр дүгнэлт хийсэн. Тэг би ингээд өөр хитрхи хүн гिचэгдсэн ингээд өөр албат юм шиг санагдаад байна надаа. Хитрхи одоо би ингээд ийм байх хэрэгтэй гэдэг хичээчихэр тэр нь өөрийг ингээд цаагаар өөрийг нь зоогоод хэвчих шиг санагдаад байгаа надаас. Тэгэхээр доголонгийн газар доголон, сохрын газар сохор гэдэг шиг ингээд орчиндөө тохируулаад явах зүг юм шиг үү. Хаана хинтээ хизээ яаж харьцах уу гэх те бас. Тий. Их арга ухаан шүү наач. Тий. За сөхөт ер нь ууртай, огцом ууртай бас их харагдж байгаасаа өөр юм байна те. Зарим үед. Тэгээ ерөөд тийм тий зарим үед дугуулсан хүмүүс ч надад баян хамт байхгүй юм чи мэддэггүй шүү дээ. Гэтэ би энэ ямар үед уур анхаарахтай бол. Тий жуурлалнаа бол. Сошиал медиа дээр чамаа хүмүүсүүд нэг хэл баргийн дарамжлаад байхгүй бах те. Тэгдэггүй байсан. Тэгсэн чинь нөгөө нэг санаа мөнхөр дах жагаах үед нэг яасан. Тэрнээс нь би нөгөө нэг бичлэг хийсэн шүү дээ. Тэгсэн чинь навагт муулаа алсаа уулсан. Юу гэж муулж байна? Наваг тэгээд хүмүүс нөгөө жоох юм бүрэг хичмэх хөдөөнийх гэж төсөөлсөн болохоор амар бүдүүлэг хэлж байгаа юм чи. Чи тэр хөдөөдөө очилтоо нүдгүү нүүр минь гэл те. Чи эзэн юм болцсон юм. Энэ эзэн юм болцсон гэл. Амар яаж байгаа юм чи. Тэгээд дандаа ахнаар л байл. Дандаа ухаан те. Тий, тэгээд би тэрийг тэх байх гэж сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан болохоор тэнд бол имзэглээгүй. Тэгээд тэр энэ хизээ юм байсан гэж хэлтэл нь хөдөлмөрлөг гэдэг байгаа шүү дээ ерөөсөө. Харин би ингээд за бүрэг чимхээ уушлан би ч ингээд жоох ингээд бас ингээд нээлттэй байж олж тэхгүй наа хүмүүстэй ингээд тэр 3 саяны тэмцүүлэгт орсноо төсөөлөд одоо энэ бүрэг чимхий энэ дууг байх хэвээр ийм намхан төлгөө баг ийм хэвээр байхаар төсөөлөд байгаа байхгүй юу. Би ч бас хүү юм ч хөөгж твшээд ингээд нэг юм шид одоо ингээд өөрчлөгч болно шүү дээ. Гэтэ ми унган зан хэвээрээ. Гэхдээ ингээд өөрчлөгдөх байхгүй юу. Тэгвэл хүмүүс намайг баян нэг тийм байх юм шиг хэлээд байгаа. Хүнийг заавал нэг хүн өөрчлөгддөг, ховсдог, сайжирдаг шүү дээ. Би сайжирч штэ. Тэгээ илүү гоё нээлттэй болж шүү дээ. Би доош ороогүй. Тэгээ доош ороо буруу юм биш шүү дээ. Ямар ч хин нэг сошиал медиагаар хэрүүлээгээд оромжлоод байгаа ш. Би юу ч хэлээгүй шүү. Хөгжилдөж байгаа юм. Тийм. Тэгсэн чинь тэгэл намайг яасан л. Тэгэл тэрэн дотор нь ер нь ерөөлөг ховрхон байсан та. Зарим нэг намайг өмөрчлөө. Тэгээ залуучууд миний үеийн залуучууд байхгүй л. Хөр би харсан байхгүй хүмүүс. Тэрэнд би баярлж байгаа. Намайг ингээд залуучтай ойлгож байна. Оо болоо штэ. Чи доромжлоос их айдгүй, магтаалаас их айдгүй. Магтаал. Хит их ингээ магтаадах шаал тийм юм бил. Баян өөрийгөө бариад идэх тий. Би одоо ийм үе би ингээ бариад хахаар одоо яана би ч ингэж болохгүй штэ, тэгж болохгүй штэ гэдэг амар хитрхи ингээ баян магтуулах юм тийм биш сайхан биш. Магтаалаа сайхаж явах хэрэгтэй гэж байгаа тий. Ер нь хүн доромжлоод байгаа ч юм шиг хэрнээ муулаад байгаа юм шиг хэрнээ тэр хүмүүс нэ хүнд буруу юм сандгүй юм гинлээ. Тэр үнэн баг. Тийм. Тэгэхээр аль аль нэгийн сайхан зүгээр чихний хажуугаар өнгөрөөж явах хэрэгтэй юм шиг байна шүү. Тэгээд цаашдаа бас улам л бас гоё олон зүйлийг хийгээд магадгүй бас бөхөөрөө ч гэсэн амжилтыг гаргах байх. Тийм би одоо хичээлнэ. Одоо хүмүүс тий би чинь сумын чинь султай байхгүй юу? Сумын ачаа. Тий. Тэгээ бас нэг дарамт их нааш би ихтэй зөөр үлж авахгүй болохгүй. Үндэсний бүх сонирхогчд маань намайг энэ тэнцээ дандаа чи одоо барилдаа чи ингэ чи. Уус биш нөгөө бүх гэдэг утгаараа
тэр үргэн гүйцэтгэх ёстой шүү дээ. Ард түмэнд ингээд сэнгэр баяслаг мэдээ чадахгүй намаагүй ингээд барилт явах ёстой байхгүй. Тэгээд одоо тэр шөмжлийг бол хүлээж авсан. Одоо ингээд бэлтгэл сургалтаа хийгээд одоо ингээд бүхөр айл амжилт гаргахын төлөө бас юмнаа. Хариалагдж байгаа газар байна уу? Хариалгаж байгаа газар бол байхгүй. Одоо үндэсний батлан амлах сургууль л байна шүү дээ одоохондоо. Хөр ер нь чи цаашдаа тууштай явах сонирхол байгаа юу? Яг уулын тууштай одоо би нэг хэдэн жил явчмаар ахгүй. Өөр хэмжээг үзчихмаар ахгүй. Үнэхээр чи чадах юм уу? Боомжигтай болцсон тийм. Их болно ингээд. Үзэмж бол галуу харахад байна бас. Тэгээд явмаар байна би. Тэгтээ жоохон нэг юм дутаадах шиг санагдах надад. Явах. Юу юм шиг. Мистик. Гуулн бяр бол байгаа баг. Уул надад ингээ яха би визлок байна л гол нь би өөрийгөө ингээ дайчлахгүй байж магадгүй. Тэгээд дээрэс нь бас жоохон нөмөр нөлөөлөх юм уу тий. Миний ахын дүүн гэдэг. Тиймэрхүү юм жоохон дутаад байгаа юм уу. Тэгээд тэрийг бол нэг дутахгүй байх. Өөрийгөө л сайн дайчилж чадахгүй л байх гэж байна. Яг одоо бол би нөгөө сургууль төгсөж байгаа учраас ч бас хичээлтэй. Хичээл ном гэдэг энэ тухай бол амар бодохгүй. За өөр дуртай юм юу вэ? Бөхөөс гадна. Дуртай юм аа. Бөхөөс гадна. Эмхтэн бүх хоёрыг хойлож байгаа шүү дээ. Эмхтэн бол дуртай шүү дээ. Эрэгтэй хүн дуртай юм. Эмхтэн хүн. Эмхтэн хүн тэгээд дураа өрөл дуртай л. Ямар үед дурн хүрээд вэ? Тэгээд дуртай л байл. Эмхтэн хүн юм ч тэгээд одоо. Эмхтэн хүн бол энэ амьдрал л утахгүй шүү дээ. Тийм шүү дээ. За эмхтэн хоёлаа бүх хоёрыг дуртай юмж хаашлуулж. За өөр дуртай юм юу вэ? Алкоголд бол дургүй юм байлаа те. Дург клуб орж гин үү? Клуб би амьдралдаа орж үзсэн. Яагаад? Бүжиглээд гой цагийг өнгөрөөвөл гоё юм шүү. Түн шок. Матч. Орсон байгааз? Орсон байна. За, хааш орсон? Юу? Хотод бол орж үзээгүй. Уус тийм сонирхол байхгүй. Уусаа би санаа зовоод байгаа юм чи. Нөгөө нэг хөдөөний бацаач юу гэж байлгч намайг айгуул. Хүн юу гэж хэлгээс айж амьдрын гэж юу вэ? Гэхдээ сонирхол байхгүй. Сонирхол байхгүй. Тэгээд аймагт орж үзсэн юм. За. Дээр нэг өвөл гэж авч саяны өвөл. За. Манай нэг найз үзсэн. Тэгээд нутагтаа очиод маань нэг тэнд нэг юу гэдэг. Юу вэ? Нэг одоо альпа гэдэг бар. Альфа. За. Тэр л зүгээр орж үзсэн. Би их тийм юм уугаагүй л тий. Зүгээр найз орё гэдээ харна. Ойлоо бас ингээд хүн юм чи хийцгүрж байгаа шүү дээ бас. Гадуур явж байгаа юм чи. Тэнгэ ойлоо ороод. Тэгээд нэг ласта фант авчаад. Тэгээд хүмүүс ихс нар ингээ хүмүүсээ бүжиглж байгааг хараад. Гоё л байл ч тэр хүмүүс бол. Тийм шүү дээ. Гоё хөгжмөс сургалтын өнгөрөх гоё шүү дээ. Стрессэн тайлал тий. За өөр спортоос гадна өөр юунд дуртай? Дуртай. Эморх дуртай. Хоолнд л дуртай. Эмхтэн дуртай. Хоолнд дуртай. Хоолнд дуртай. Тэг хоолнд бөхдөө бол хайртай дуртай. Хайртай би. Өөр одоо юунд дурлах юм бол? Өөр нэг байнгын хиймээр санагддаг юм байдгүй. Байнгын хиймээр санагддаг жоохон юу? Машин жоохон янзлмаа санагддаг шүү дээ. Би янзлж чаддаг юм уу? Зүгээр машинтай байхдаа ингээд тэр мөрөг арч цэвэрлээд ингээд жоохон ганган жоохон цэвэрч байх дуртай. Чи машин юм уу? Машинтай би зарцсан уул нэг 3-4 машин сольж унсан бас. За, ямар тэргүүд байна вэ? Ямар тэрэг юм заахаа. Гэ гоё штэ энэ бас би бол ингээд Honda Fit гэдэг машин. Honda Fit. За. Тэгээд дараа нь Sonata 6. Sonata 6. Тэгээд дараа нь Vitz гэдэг одоо сүүлийн нэг жижиг зэрэг байна. Хөөрхөн те. Жижигхэн. Бүр тэрний он хөгшин нь нэг юм хаан өнгөтэй Vitz. Тэрний залуу. Тэгээд сүүл тагтдаг байлаа шүү дээ. Cruze гэдэг. Chevrolet Cruze гэдэг. Дахиад жижиг машин. Ер нь жижиг машины сонирхолтой. Тэгээд тэр машинаа би одоо юу юм унахаараа жоо гамтаа унах юм амар гоё хавчил цэвэрлэл ганглал тий. Тэгэл явах надад амар гоё санагддаг. Техник технологи тус дуртай байх нь. Угаасаа бас нэг ихтэй хүн чинь нэг өөрөө юм янзлал ингээд нэг өөрт нь илүү кайфтай байдаг тий. Тэр шиг цэвэр би бас гэр орондоо амар цэвэрч байх дуртай. Бас миний өвөмигээс бас ганц сурсан зүйл маань. Өвөмиг дохт би шаалмал гээл мод төлөөдүүлшгээл гурил мөрлөслөх гээл бүгдийг л хийдэг гэсэн. Тэрний хааныг адилаар цэвэрхэн байх. Байгаль зүйл дээдс нь байх. Тиймэрхүү. Хамгийн сүүлд хайртай гэдэг үгийг хизээ хэлв. Хинт хэлв?
хайртай гэж баг найзтай хэлсэн баг. Найзтай. Тийм ээ найзтай. Гонын оюутан цагийн найз. Би ер найз цөөхөн найзтай удаа баг. Тэдэртэйгээ ерөөд өргөлж ойрхон байх хичээдэг. Найз өхөндөө хизээс үл тайртай гэж. Найз өхөн хэлсэн. Найз өхөн маань намайг харин яагаад гэв. Найзуудаа надаас өмнө найзуудаа тавиад байна гэдэг гомдлоод байт. Тэ шүү дээ. Бас хитрхи балансыг таруулахгүй бол хитрхи нэг тал руу яваад их юм бол бас хэцүү шүү дээ, тэ? Тэгээд найзуудаа цайртай гэлчих. Хайртай шүү. Хайртай шүү. Энэ үгийг байнга хэлэх хэрэгтэй шүү. Энэ хамгийн хүмүүс их хэлэхээр одоо үнс нь ундаг би нэг юу болоод идэх тийм байх. Байхдаа амаараа хэлэхгүй ингэж чат. Чатаар хэлж. Хэлэхээр яг ингээд амаараа хэлэх ичгүү. Яа, үгүй энийг хичихгүй шүү дээ одоо бол. Одоо л харах хэрэгтэй байгаа шүү дээ. Хайртай муу, хайртай. Хайртай муу дуртай муу гэлдэг шүү. Бүрэгч юм их байлж гэсэн. Найз зөвхөнтэй тийм ойр дотны хүмүүстэй бол тийм биш. Бас. Дэлж байгаа л. За. Одоо хүний эр хүн ийм байх хэвээр, тийм байх хэвээр гэж бид нар бүгдээ ингээл хүнийг шүүгээл чи эр хүн байж нэлцганлаа, шалчганлаа, чи хэрүүл хийлээ, чи эр хүн байж инглээ гэлдэг шүү дээ. Эр хүн гэж яг Сөхөгийн хувьд ямар хүнийг эр хүн гэж нэрлэдэг юм бол? Ямар эр хүнийг чихэн эр хүн шиг эр хүн гэж хэлдэг бэ? Эр хүн шиг эр хүнийг юм. За тэр харигт хамхины хэрэглээ бол хамаагүй. Тэр одоогоос байх ёстой зүйл болсон тий. Одоо нийгэмд зүгээр гол нь тэр хамт байгаа хүнээ хайрлаж чаддаг. Тэ тэрийг нэг сонгосон бол тэрэнд үнч байж чаддаг. Тэгээд нэг үүрэг хариуцлага үүрсэн бол түүнийгээ даваад гарах чадaltaй. Тэгээ ноён нуруутай. Тэгээд нэг юм дөлгөөхөн байвал бас зүгээр тий. Гэтэ ингээд юм ингээ болгоо явж байгаа хүмүүс гоё хатаа тавсан. Ерөнхийдөө халамжтай тэгээд байгаа зүйлдээ эзэн үуч чаддаг. Тэгээд амьдрахын төлөө ингээ тэмцдэг тий. Тэмцэлтэй тий. Нэг тийм үүрэг авах хувцсалцсан тиймэрхүү л ах хэвээр тийм ноён нуруутай. Зүйтэй. Тий. Яг л эр хүнд байх хэвээр чанарууд байна тий. Тийм. Чи яг энэ чанаруудтай хүрж гинөө? Заримдаа үгүй. Заримдаа үгүй. Хичээ хэлэх. Хичээгээл явчихлаа. Чи юу гэдэг нь хүн болгоно гэл нэг хүслөөдөг штэ. Би ээж авах ачиг ингэж хариулна те эмээ өвгөх ачиг ингэж хариулна гэл. Ер нь ээж аав эмээ өвгөх ачиг ямар тохиолдолд яг хариулсан гэж үздэг юм бол? Би юу? Тийм. Чи яг ээж аавынхаа ч юм эмээ өвгөх ачиг яаж хариулъя гэж боддог вэ? Хариулна гэж боддгоо гэж юу? Чи хариулсан уу? Гүү хариулж уусаа амжихгүй л тээ. За тэгээд тэр янз бүрийн тийм материаллык зүйл нь ч өнгөрч зүгээр л нөгөө нэг санааг нь зовохгүй. Тийм нэг бүтэн өртөө онуулал. Тэр хүмүүс надад ингээ итгэдэг те. Миний үү тийм юм биш ээ, тийм зүйл хийхгүй л. Тиймэрхүү итгэлийн олоод олдсон байвал тэгээд тэрийг ингээд хамгаалаад тий ахны итгэл нь алдахгүй багтлаа нь хариулчих болов гэж бодож байна. Тэрнээс одоо тэгэл материаллык зүйлүүд байна л та. Тэд нар бол яг төрхөн зүйлэлтэй ингээл тий. Өглөө тиймэрхүү зүйл зарим үедээ байх ч юм шиг байсан. Мөнгө чиний амьдралд ер нь хэрэг хэрэгтэй. Ер нь мөнгө хэрэг чухал. Хүн болгонд хэрэгтэй л хэрэг чухал бай. Мөнгө чухал үедээ гэтээ нэг мөнгөнийхөө юу гэл ямар үед яах ёстой гэж мэдчих ёстой. Одоо юу хэмт хэрэгтэй л тий. Чи юу нэг амар их мөнгөтэй болъё гэж боддог хүн үү эсвэл зүгээр л хэрэглээнд таарж ивэл цагаан тайван амьдрал гэж боддог хүн үү? Шаардлагатай бол хэл ер нь хөдөө. Амьдралдаа тохируулаад нөр өөрийнхөө ингээд гэр бүлтэй юм дутаахгүй хэмжээнд л байж бол. Тэрээс ингээд хүмүүс мөнгөтэй болохцсон жоохон тэнэглэл нэгтэй тийм санагдаад. Шинэ баян цээж өвчтэй гэлээ. Тий. Гэтэ яг үнэхэр хөдөлмөрөөр олж байгаа хүмүүсийг бол үүсч болохгүй. Тий. Тэгэл янз зогдоо хүмүүс тэгэл ямарч бит. Чи нөө juice shoes 100 шигээл түргийн хэлхийг ингээл сандраад хэлж байгаа чи хүмүүсийг хайрагдсан тий. Чи ер нь одоо шүлэгийн тэр уншдаг уу? 10 жилдээ би чи манай багш чи одоо багшигаа нэг ярихгүй болохгүй шүү нэр. Баярмаа гэдэг. Манай ангид төрсэн багш Монгол уран зохиолын багш байсан. Тэгэл Монголын хичээлэг бол амар орно шүү дээ. Ээж аав эмээ өвгийн тухай сайхан шүлэг мэдэх үү? Яа би яг юм суул тал байна бас.
Юмыг удаан тогтоон тэгсэн хүртэл хурдан мартна хэрэг байхгүй. 10 жилдээ би бол зөндөө шүлэг сайхан шүлэг уншдаг байсан. Тэгээ одоо яг чэйжэнд байгаа юм ерөөс байхгүй. Тэг ямар сони тогтоох чадвар өнөхөр муу байж магадгүй. Чи юу яг авиас барилдах дээр авиас яваад нөөр яг ямар авиасуд чамд байдаг вэ? Тэгээ би яг одоо энэ хүмүүсийн хувьд, найз нөхдийн хувьд бас тийм хошин шогийн мэдрэмжтэй гэж боддог тий. Шаардлагатай үед. Өөр дуулах нэмэргүй их. Шүлэг зарим үед гоё юмшмаас 10 жилдээ бас уншаал байдаг байсан. Шүлэг, дуу, шүлэг. Тэг яг төмөр өрөх бол дуртай. Тэр бол одоо хөдөлмөрчтэй тий. Пауэрлифтинг хичээлдэг байсан би ч бас. За. Сарх тэмцээнд ордог бол аймахтаа бас тэмцээнд орлох медаль авчирддаг байсан. Дуу байхгүй. Дуу байхгүй. Найранд 3 дуутай байх хэрэгтэй гэх тий. Харин тийм нэг найр болоод дуулсан чи үгээ мартаад балдарсан шүү дээ. Зүгэн би ингэдэг нэг чэйдсэн дууч байхгүй надад ойлгохтой байхгүй. Одоо ингээл пимээр дуу яваад дагаа дуугал амар дуулаа. Тэг амьдрал дээр яг тулсан газар нөө дууны өгөнч байхгүй, хаянч байхгүй. Тэгээ би бас сайхан нэг найранд очив тэгээд нэг үгүй ерөөсө чэйжэл яваад байгаа. Аа минь гэдэг тог. Тэг ингээд чэйжлж явсаар гал ерөөсө хитрхи хичээгээд байхгүй би. Ингээд тэр яана мартчих үү гэсэн чинь тэгэл нэг олон дунд орсон. Нөгөө хүмүүс чинь нөгөөдөг чи ирлээ гэдэг тусаах нар л явж тээ. Тэгээд дуулсан чи байхгүй нөгөө мартаад. Тэгэхээр энэ дуу хуурмуур сайн би яачих би яахгүй болохгүй юм шиг л. Тиймэрхүү хөдөлтөнд юм харах. Зөв. Авиас гэдэг юм байхгүй. Хүн гайхуулчих юм байхгүй. Авиас шүү дээ. Одоо энэ бас хошин мэдрэмж бас их авиас тэгээд тэр нэг одоо хүн болгоны хийгээд байхыг хүсдэг ч гэсэн чаддгүй тэр бүх гэдэг барилдана гэдэг чинь бас их авиастай. Би бас бүх гэдэг яриад хахад хэтэрхий ярихаар хичээд идэм одноо ахнаар харж байгаа. Одоо минь улсын том солонгот фэйсбүүкээр найз байгаа шүү дээ. Тэгээд тэдний ах нарын тэр нэг бүх ярихаар бас юм. Зүгээр л юм тэр ч юу гэж хамаагүй бүх гэж ярих жоох. Хамаагүй тэгж ярьж чадахгүй юм аа. Жоо имээ гэдэг байхгүй бас. Ахнараас санаа зовж байгаа. Зүйл байх. Нэг за чи ямар ажил хийж байгаа гэхээр би пэйжтэй гэлдэг шүү дээ. Тийм мем энтри яваад гэдэг те. Ер нь чи пэйжийг ямар зорилгоор нээсэн бэ? Би чинь бас хүчин блог хийжсэн. Блог гинэ хийж эхэлжсэн юм нэг охинтой. Охин гинэд манай нэг юм хийж байгаа та. Юу одоо байгаа найз охин уу? Гүй би тэр нэг ууган цаа. Гэт манай нутгийн нэг охин байгаа. Тэр блог хийжсэн. За. Тэгэл нээсэн шүү дээ. Тэгэл тэрнээс хойш би чинь бас нэг яг Вашингтон хөтөлбөр гээд тэгээд тэргээр лайвер хийдэг гэсэн нэг хэсэг. Тэгээд хүмүүс ч их үздэг байсан. Тэрний л одоо нэг тэр хүмүүсийн л одоо юу л байна. Лайв хэдэн дөрвөр хийх үү? Гутаа би ч тэгээд лайв гэж хичээд байдаг юм аа. Хүмүүс нэд бараа мараа рекламдуулыг лайв гэдэг юм шүү дээ. Тэгэхээр санаа зовоод байхгүй би. Хичээд идэх байхгүй. Үнэхээр надад мөнгө хэрэгтэй ч гэсэндээ одоо ямар ч хэрэггүй юм аа гэд лайвгээ балтаараад. Нөгөө хүмүүс чинь таалагдахгүй байгаа шүү дээ. Хүчээр хийж байгаа байхгүй. Сонь гутлах хувцсны лайв. Тэгээ тиймэрхүү би хийдэг. Чи нүүрнээсээ ч юм уу би хаанасаа өөрчлөлийг хүсдэг зүйл байгаа юу? Байхгүй. Үнэхээр сэтгэл хангалуун. Одоо жоохон турааллаа. Турж байгаа. Шаардлага. Одоо нэг 107. 107. Бас 6 жин ямар амар татдаг юм бэ те? Таарн жоохон жинтэй шүү. Жинтэй байна те. 110 гарцсан байсан. Тэгээд л одоо турж जैन харин. Тураад одоо энэ одоо доош нь дахиад жоохон болгоно. Тэгээд одоо чанаржуулна. Одоо ингээд төмөр хөргөөд тэгээд одоо ингээд хичээл явна да. За одоо хэлээд жоохон өөр сэдвээр ярьж байгаад цагд болж байна. Хоёлоос ер нь ярилцлагын цаг маань дуусах төгсөж байгаа юм. Хоёлоо ч бас нэг 50 минут ярилцсан байх шүү. Цаг аягүй хурдан өнгөрөх юм аа. Ер нь одоо дуусах төгсөж байна. Хоёлоо нэг 10 минут ярилцаа тэгээд ярилцлага дуусгая. За. Ер нь аягүй хурдан байгаа. Сүхот гэдэг хувь хүний яг одоо за ирээдүйн зорилго бол түрүүн тодорхойлсон нутагтлуугаа ерөнхийдөө явах зорилготой. Тий хүч цэцгэлтэнд бас анхаармаар байна. Хүч цэцгэлтэнд анхаармаар байна. За өөрт тавьдаг шаардлагууд ямар шаардлагууд байдаг вэ? Тэгээ зөв байх хүн байх. Ерөөсөө зөв байх хэрэгтэй. Ганцхан амьдрал бусдад ингээд зөв л байх хэрэгтэй юм байна. Бусдад харамсахааргүй. Бусдад ингээд амьдралдаа нэг харамсаад ахаргүй тий. Хүмүүс ч юм одоо би 15 жил 20 жил ингээд
хэцүү амьдралаар амьдсан. Одоо ингэж байна гэдэг. Тийм зүйл хийхгүй байхыг л зүгчдэг. Хийхгүй байх юмсэл гэж боддог. Сүхбат өөрөө юу гэдгийг өөр бусд хүнийг гомдоож исэн хамгийн том тохиолдол юу вэ? Том тохиолдол. Бусдыг амар гомдоож исэн үе байгаа юу? Байгаль л гэдэг. Байгаль бахал. Эсвэл нэг уушлахгүй маа санагддаг ч юм уу тийм байдаг. Уушлахгүй мараа. Тийм. Нэг тэр хүнээс тэгээ гооч юмсан тэр гэсэн тийм зүйл байгаа юу? Байхгүй. Тухайн үедээ тэгэл мэдрэмжээр завирж мартцсан баг. Амар уушлахгүй хаар их буруу зүйл хийгээгүй л. За тэгвэл чи хүн гомддггүй ер нь хэрэг гомдож юм сандаг бай. Гомдомтгой бас сул тал хэрэг байхгүй. Гомдомтгой. Яг үг даахгүй. Өөрөө хүнээр тоглоом энд буцаагаад үгийг даахгүй. Тэгээд уралчихгүй. Ууран тэн дээр гарч штт. Тоглоом даахгүй. Дөнгөтэй уралчих. Эцэм сул тал шүү. Олон нийттэй газар бол. Найс төгтгөл тоглоом нэргээ штт. Тэрийг даахгүй бол болохгүй штт. Өөрөө тоглоом тоглож байгаа тийм. Тэгэхээр би нэг мэдчихэж байгаа учраас одоо бас тасаа явж байгаа. За. Яаж застдаг юм бэ? Үг сонс сурахыг одоо яаж одоо өөрийгөө ингэж мэдчихэж ш би одоо ингэж чи ингэ үг даадаггүй байна. Чи тэнийг засах хэрэгтэй байна гэх. Тэгээд нөгөө хүн хэлэнгүүт нөгөөг ингэ өнгөрөөж ш дотор марж ш за болохгүй ш тэ зүгтаа гэт. Өөртөө ингэж өөртөө тулд ажиллавал ингэ болдгол юм байна. Гоо болдгол юм байна. Аа өөрчлөсөн юм шиг гоо одоо болохгүй л юм. Болдгол юм. За болдгол юм байна. Яс өөрийгөө өөрчлөл идэх юм байна. За тэгээд хүсвэл болдгол. Хүсвэл болдгол юм байна. Тий. За тэгээд ерөнхийдөө ярьслага дуусгах да. Тэгээд манай зөвхөгийн бэлгийг надад аваад өгөөрэй. Тэгээд бэлэг бас авч өгөх хооронд би чиний нөгөө нэг түргийн хэллэг хэлдэг штэ. Одоо би зарим нэг надад яг гэж бодлоо. Тий хэлнэ хэлэх. За чи juice shoes 100 гэдэг түргийн хэллэг хэлдэг те. Чи энэ түргийн хэллэг надад ганц хэлээд өгчдгөө. Их бормор баг бормор их бормор баг бормор их бормор баг бормор. Наадах чи би нэг хэлжсэн юм аа. Одоо зарим нэг хүмүүс juice сууш гэх ярангат оо бацаа ингээд одоо биш олон юмд орсоргож байгаа. Зарим нэг их бормор гэдэг өөрчлөхгүй. Жоо утгагүй болсон биш магадгүй шүү дээ. Үнсэн нэг үуч юм уу? Одоо наа зүүш шүс гэдэг үгч хүм болгоо хэлүүлсээр байгаа одоо бүр амнаа уншдаг болчихлоо бүр. За. Өөр саяны нэг түргийг наадах чинь хэлчих. За. Бас нэг хүмүүстэй сайхан нэг эрэг юм өргөд те. За. Баг мар. Наадах чинь өмнө хэлжсэн би. За одоо чадахгүй байсан. За нэг 3 удаа л яг хоёлаа нэг тасрахгүй нэг хэлчихье да. Тэгэхээр хэлчих болоо да. За. Их бормор баг бормор. За. За их багмор заваадлаач. За их багмор баг бормор. Бормор баг бормор. Их багмор баг заваач. Их багмор баг бормор биш баг. Шал тийм. Зааж. Их бормор баг бормор их багмор баг их бормор оо салгасан. Их багмор баг оо балаа. Суултал зарим үед ингээ хурдан хэлэхээр миний яриа саримд ойлгох. За хэл жоо бүрк юу гэдэг те. Бүрк ч юм уу юу ч мэдэхгүй байсан. Зээс гоё шин дөрөв хэлгөө сураарай за. Тэгээ гоё одоо энэ joke энэ одоо хүмүүсийг хөгжөөхтэй сайн юм чинь бас энэ stand up comedy хийж болох байх те. Ер нь тиймэрхүү талаар сонирхож үзсэн үү? Жохон. Би бол нэлээд чадна. Хаунд. Нати би хүнэлэх чадна гэсэн ирмэлзэл хүсэл дотор байгаа. Жохон нэг юм. Жохон нэг урлагийн нэг юу жохон тийм дутаад байхгүй бас тий. Жохон маневртэй ингээ жохон юм шийдэлтүүд бас. Бас нэг жохон хүн төрөхийн тулд нэг юм жохон дуршлаг. Тэрийн засвал би чадна. За ойлголоо. За тэгээд өнөөдрийнхээ одоо зочноо бэлгээ эхлээд өгөөтгий. Тэгээд хамгийн сүүлийн асуулт асуунаа. За манай Шинсагийн медиа бас албан ёсны эрхтэй оруулж ирдэг энэ condition брэнд. Condition бол ходоодны үйл ажиллагааг сайжруулна. За тэгээд хэрвээ алкогол хэрэглэж байгаа үед бол уухын өмнө уусан дараа нэг тэгээд энэ үрлийг бас ингээд хамтд нь уучих юм бол ходоод нь маш сайн. За энэ үрлийг манай найзууд хэрэглэдэг. Яа. Ер нь сүхээ бас нэг хаяа да. Одоо залуу юм чинь бас уухал байлгүй дээ тий. Гоо мэдхгүй би тэр ихтэй мэдхгүй шүү. Мэдхгүй юу. За. Амьдралд харуулах. За тэгээд Zebra International ингээд гоё chips те. Ингээд гоё юм гоё. Эрүүл хоол байна. Ийм гоё цай байгаа. Нэтрэх тэр нүүдлийн нэтэр. Би яа сонирхоо нөө.
Намайг бодвол бас танахтай гайгүй тий. Би ч бас эвгүй шүү дээ. Намайг хүмүүс онин гээд хардсан болохоор тэр чихээр нь яг ингээд харангуут нэг кинон дээр ингээд эний чинь зөвсөд ингээд томруулчих гэдэг тий. Тэгвэлгүй шүү дээ. Надын тухай жоок мок янз бүрийн зөндөө юм. Энд чи имиж шүү, гоё шүү. Энд чи өөрөөр хөөрхөн. Миний нэг өөрөө нэг юу бас тий. Тийм шүү дээ. Одоо ингээд эний чинь ингээд зөвшөөрлөж давхартай болчих юм бол Сүхбат гэдэг хүн байхгүй болчих шүү дээ. Хувь хүний тий. Энд чи миний ганц хоол олж идэж байгаа юм шүү дээ. Энийс муурахад болохгүй. Чиний нүд бол чиний бас хоол авч идэж байгаа бас их томоохон зэвсэг шүү, тийм ээ? Зэвсэг. Гол цөмөн нүд л байна да. За, Сүхбатын амьдралдаа хийжсэн хамгийн зөвүүн алхам юу байсан бэ? Зөвүүн алхам аа. За хөө. Тэг зөвүүн алхам гэж юу хийжсэн бэл та би. Нөгөөмгийн юунаас бурхан дээрээс чихэр болгож ийсэн л байна. Би ч амар чихэр би ч нэг удаа бүр дарлагын савтаа чихэр тэр чихэр нь хусч ийсэн шүү дээ. Өсөө баг авч байгаагүй хүүхэд байхгүй л баг. Тий, би ч бүр ингээд тэр чихэр нь гусч байгаа байхгүй. Ганц нэг авч болно нэгээс дарлагын саваар нь авч байгаа гадаа гусаа ийцсэн. Тэгээд энэ сургуульд орсон маань бас нэг зөв алхах гэж бодож байгаа. Би үндэснээ баталгаа амлах сургуульд. Сайхан найз нөхдөд болсон. Сайхан эрдэмтэн багш нар. Чамайг бүгд их гоёор хүлээж авдаг шүү дээ. Тийм гадуурхсан барьсан зүйл байхгүй шүү дээ. Байхгүй. Би өөрөө тийм юу биш. Яг бүрэг биш. Нэг юм хүн гадуурхдаг төрлийн хүн биш. Бас энэ яагаад байгаа юм? Зодно гэдэг юм. Бас нэг юм шаардлагатай үед. Бол залуучууд тундаа би. Нэг юм байдаг. Гайгаа. Ингээд яа ингээд зодуулаад байж их юм ааш бас тий. Шаардлага гарвал гар зөрүүл. Зодолтно. Зодолт. Атман уу? Атман биш. Зүгээр тухайн орчин нөхцөлтэй тохируулаад хүн дээрлэхүүж чадахгүй л байхгүй. Тийм төрлөө. За зодон зохион хийж төргөө уранда хүн амьтан зохио. Бөө юм шүү дээ. Одоо хайрын мөнгө, хайрын хайрын эрүүл мэнд те. Одоо хэрэггүй шүү. Тэр бол өстой хэрэггүй шүү. Тэг чи чам шиг юм одоо 107 кг-тэй хүн бол бас нэг цохилт мөхөлт бас нэлээд жинтэй орчих байгаа. Тэгээд хамаагүй нүүр амдад болохгүй шүү. Би хаална л одоо тэгээд эрэгтэй хүмүүс яадаг юм гэлээ. За тэгээд өнөөдрийн маань нэвтрүүлэгт Арски Сүхбат буюу одоо Juice Shoes 100 оролцлоо. Өнөөдөр их бор мөр баг бор гарлаа да. Тэгээд би л үнэхээр хэлж чадахгүй. Хүмүүс намайг зараа юмсан уу? Чад албаар тэгээд юм бацаамцаа гэдэг ахч нар бас намайг хэлнэ. Яах вэ? Тэгэд олон нэвтрүүлэг би хөтөлж илээ. Гэтэ бас сайхан ингээд нэг юм энийгээд ямар нэгэн байдлаар цайлган цагаахан сайхан ярилцаад дуусах нэвтрүүлэг бас их сайхан байдаг. Бүгдрээ хэсэг хугацаанд ч гэсэн бас энийх нээгээд бас Сүхбатын зарим мэдхгүй зүйлээ мэдэж авсан бахаа гэж би бодож байна. За тэгээд өнөөдөр нэвтрүүлэлт маань одоо урилгыг маань хүлээн авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. Өөрсдөө баярлалаа. Амжилт хүсье. Амжилт хүсье. Баярлалаа. Мундаг одоо цаашдаа бас бүх өөрөөчдөр энэ олон төрлөөр бас их амжилт гарах байхаа гэж бодож байна. Тэгээд дараагийн дугаараар иргэн уулзлаа бүгдээрээ түр баяртай Сүхбат байлаа.